Instagram найзууд явлаа. Одоо бол яг манай нэгдүгээр сайн байцгаана уу. За сайн уу. За ингээд манай Дөрийн театрын дуучин Үнэн заяа багш маань одоо ингээд шавнартайгаа уран бүтээлээ бэлдэж байна. Тэгээ учир нь гэвэл энэ 6 сарын 6-нд тайлан тоглолтоо хийх гэж байгаа. Тэгээд бас нэг гоё одоо сайхан зүйл нь болохоор би яг энэ танхимд Үнэн заяа багштайгаа хамт одоо дуулах урзан хичээлээ хийх боломж олдсон. Тэгээд бас миний бас 2 шав маань орох гэж байгаа. Тэгээд багшаасаа би яг энэ тайлан тоглолтынхаа талаар хэлээч гэж хүсгэсэн юм аа. Багшаа та ер нь дуулах урзын ингээд сургалт явуулаа хэр удаж байгаа вэ? Ямар хідэн оюутнууд шавнар оролцох гэж байна? За баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо яг өөрийнхөө анхан дунд чатны шавнартайгаа бол нэг жил тойрон болох гэж байна. Заримдаа ажилтаа болохоор ирдэггүй тэгээд нийлээд анхан дунд чат гэдэг 2 шатыг төгсөж байгаа шавнартайгаа тайлан тоглолтоо хийх гэж байгаа. Гол тайлан тоглолт маань төгсөлтийн баяр биш. Зөвхөн бид нар ингээд нийгэмд ирээдүйн хоолой болох тэр үжил бодлыг илэрхийлж байгаа. Шавнартаа тайзан дээр гарахт нь, тайзан дээр гарч сурахт нь одоо стацаа үзүүлж юм гэх юм уу да. Тэгээд ер нь дуулж мужигдагчин зөвхөн авьяастай мэрэгчлийн дуучдын хийж байгаа чадамжийн ажил биш л дээ. Дуулж мужигдах гэдэг бол өөрийнхөө нэг хэн бүхэн зорилготой тийм байж чадна гэдгийг дэмжлэгээр үзүүл багшлаж үзүүлж байгаа гэх юм уу да. Тэгээд ер нь хэлж байгаа санаа маань монголчууд өөрсдөө асар их авьяастай. Тэгээд тэр авьяасан дээр тулгуурлан за хүмүүсүүд өөрсдөө нэг юм жоохон нээж сурах хүсэлтэй хүмүүсүүд байдаг те, хаана очихоо мэддэггүй, хаана ирэхээ мэддэггүй. Тэр үндсэн дээр тулгуурлаж ер нь юугаа сургалтаа явуулдаг. Тэгээд одоо хүүхдүүд маань анхан дунд чатнуудаа төгсөөд ахин дунд чатнуудаа дэвшиж орох гэж байгаа учраас ер нь өдрөлдөө жилдээ нэг 2 удаа тайлан тоглолт хийж хүүхдүүдийнхаа сэтгэл зүйн байдлыг өргөх, тайзан дээр гарах те, өөртөө мэдэрд өөртөө хэр хөгжснийгээ харуулах, хэр өөртөө мэдэрч байгаагаа, хэр өөртөө ямар алхмаар төвшнгөөр ахиж байгаагаа мэдрэг гэж хүсдэг. Гол нь тэгээ багшны хувьд эдрэг ингээд тайзан дээр гараад дуугаа дуулаад аядуугаа өргөөд ингээд явхад бол миний хувьд бол гайхалтай бахархал тэрлээд та. Таны хүүхдүүд яг хэдэн насны ямар мэрэгжлийн хүүхдүүд байна? Их гоё олон хүүхдтэй юм байна да. 12 наснаас эхлээд за нэг 56 7 насны хүмүүсүүд байдсан шүү дээ. Мэрэгжлийн ямар мэрэгжлийн хүмүүс? Мэрэгжлийг нь одоо би нэг айхтар чи ямар мэрэгчлээ вэ? Чи тийм үү юм уу гэж нэг судлаад идэв гэсэн. Надад зориод ирж байгаа болохоор тэр хүний мэрэгчлэн чухал биш. Надад нөгөө юу сурах гад ирж байгаа нь, өөрийгөө нээх гээд ирж байгаа нь, хөгжүүлэх гээд ирж байгаа нь тэр бүхэн л айгүй бахархалтай байд юм да. Хамгийн гол нь өөр мэрэгжлийн хүмүүс тийм аашаа. Дандаа өөр мэрэгжлийн хүмүүс, дандаа энгийн. Тэгээ одоо ерөнхийдөө миний хоолж харж агаар нийгэмд
эзлэх байр суурь эзэлсэн. Тэгээ одоо нөгөө залуу жоохон байхдаа хүсэл мөрөөдөө илэрхийлэх хүсдэг байсан. Тэр ахлахын дуугаар нэг гэсэндээ өөрийнхөө хобби руу явж идэг усууд гэж харагдаж шүү дээ. Тэгээ таны одоо нөгөө бидний яг үнэндээ энэ тайлан тоглолтод би одоо Монголдо ирээд 1 сар болж байгаа тий. Тэгээд үнэн заяа багш маань одоо миний шавнарыг бас ингээд энэ тайлан тоглолтод орж болно шүү гэж уурсан. Тэгээ миний 2 шав бас анх удаа ялангуяа 1 шав маань бол бүр амьдралдаа анх удаа тайзан дээр гарч дуулах гэж байгаа. Тэгээд тийм болохоор зэрэг би бас их догдолж байна. Би тэгээд Солонгост одоо 6 жил болохдоо яг нь Сөүлд биний одоо шавнар бас тайлан тоглолт хийжсэн. Яг өнөөдөр тэр Сөүлд тайлан тоглолт хийх зар нь ингээ меморигаар гарсан байхгүй юу? Бид яг одоо хийж исэн мөлий. Тэгээ одоо их орондоо 6 жилийн дараа ирээд багш ийм туршлагатай гой багштайгаа тий ингээд хамт тайлан тоглолт шавнараа тайзнаас харах гэж байгаадаа би бас догдолж байгаа тий. Багшаа энэ тайлан тоглолтны нөгөө хөтөлбөр байсан. Та ерөнхийдөө сая одоо жишээлбэл Италид болж ирсэн тий. Хөтөлбөрт ер нь ямар уран бүтээлүүд багтсан байгаа вэ? За манайхан чинь ерөнхийдөө айгуу тийм холимог уран бүтээлтэй хүмүүсүүд зарим нь одоо нэг миний 12 3 настай хүүхэд бол багш би сонгодог дуу сурахыг хүсэж ин гэж орж ирж байсан. Тэгтэн би айгүй баярлж байсан. Тэгээд гол дуу, зохиолын дуу, эстрад дуу дуулах хүсэлтэй. Тэгээ сонгодог дуулах хүсэлтэй. Ер нь их холимог шүү дээ. Хүмүүсүүдийн сонирхол нь өөр. Зохиол дотроо ч гэсэн сонирхлууд нь өөр идэв шүү дээ. Ер нь дуу болгоно аяз нь өөр учраас тэгээд өөрөө өөрсдийнх нь чиглэлээ, өөрөө өөрсдийнх нь сонирхлыг дагуулж хөгжүүлэх хүсэлтэй байдаг да хүүхдүүдээ. Тэгээ сая бол та трио дуулж байсан тий Итали дуу ингээд эрэгтэйчүүд дуулж байсан. Магадгүй өөр олон шавнар ирэх хэсгийг би одоо сайн явсан. Сая бол ингээд 3 залуу дуулж байгаа айгу гоё сонсогдож байлаа. Тэгээд бас гадаад дуу дуулж байхыг би бас сонссон. Тэгээ мөн соло номерууд байсан. Тэгээд бас бүгдээрээ дуулах гэх мэтчлэн ер нь бол их энэ тайлан тоглолт сонирхолтой мэргэжлийн бос хүмүүсийн хэрнээ их сонирхолтой тийм одоо бүтээлүүд орсон байна гэж би харж байлаа. Тэгээд таны зүгээс ер нь энэ тайлан тоглолтоос ямар хүлээлт одоо хүлээж байгаа вэ? Хүүхдүүдээ өөртөө итгэлийг нь бий болгосондоо баярлах хүлээлт байна. Хүүхдүүдэд тайзан дээр сайхан дуулах тий үзэгчдэд өөртөөгөө илэрхийлэх өөртөөгөө бид нар одоо дуулж чаднаа. Бид нар бол ингээд надад ч гэсэн авьяас байдаг, чамд ч гэсэн авьяас байгаа гэсэн бие бинийгаа дэмжсэн тийм гоё урамтай байдаг энэ хүүхдүүд маань айгүй аз жаргалтай байдаг. Бид нар одоо сүүлийн хэд хоног ингээд тоглолтойгоо бэлтгэлд ороод ингээд 7 хоног хэртэ өдөр болгон бие бинтэйгээ уулзалдаж байна. Эндээ яарж ирж байна. Тэгээд ингээ хараад ахлаар ер нь бол дуу хуур гэдэг хүмүүсүүдийг айгүй сайхан нэгтгэж чадсан байдагт нь л айгүй тийм бахархалтай аз жаргалтай байж энэ. Тэгээд манай хөтөлбөрт урилгаар манай юунд концертанд урилгаар Монгол Улсын гавьяа жижигчин Одон Туяагийн гал голомт гээд хамтлаг ирж бүжиглэн бүжгийн хамтлаг ирнэ. Тэгээ манай тоглолт бол дуутай, бүжигтэй, дуу эстрадтай, зохиолтой, сонгодогтой. Тэгэл ихэд өргөн тоглолт болно доо та бүхнийг тэгээд хөрөлцөн ирж үзхийг урьж байна. Хаана болох вэ агшаа? Манай тоглолтыг нэрээ хүүхдэд урлан бүтээх төв хамтран ажиллаж байгаа. Манай тоглолтын дээр хүүхдэд урлан бүтээх төв манай тоглолтод урлагийг заалаа хамтран ажиллах гэрээгээр өгсөн байж байгаа. Ингээд бас хүүхдэд урлан бүтээх төвийн хамт олонд буюу захирал уран бэлэгч гэсэн баярлалаа гэдгийг хэлмээр байна. Бидний энэ тоглолт бол ерөөсөө ч ашигын тоглолт биш, зөвхөн урилгын тоглолт. Бид нар зөвхөн өөрсдийнхөө 3 сар, 6 сар жил хичээллээд тоглолт юу сурснаа одоо өөртөө ах дүү, найз нөхөдтэй тэгээд дээрээс нь нийгэмд хүртэл өөртөөгөө ингээд бяцхан ч гэсэн эерэг дуу хоолойгоор илэрхийлэхийг хүсэж байгаа. Бидний өөрөө бол эерэг сэтгэлгээ, эерэг хандлага, эерэг дуу хоолой, эерэг энерги гэсэн уриалтайгаар энэ тоглолтоо хийж байгаа. Маш гоё баярлалаа агшаа. Тэгээд баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн амжилт баярлалаа. Тэгээд энд одоо багшийн маань хүүхдүүд байна. Тэгээд би зүгээр шууд ингээ асуучихв гэв. Яг ямар зорилготой яг энэ сургалтанд сурсан бэ? Дуулахын одоо яагаад энэ дооны сургалтыг сонгосон бэ?
маань гişтэрж идэг. Монгол хүүхдийн орнд ажилладаг. Оо. Ерөнхийдөө нэг хүн болгонд нэг бас нэг дуулах шаардлага гардаг шүү дээ, тийм. Нэг сайхан дуулах. Тэгэхээр сургалтанд сураад бас нэг өөрийнхөө одоо дуулахыг хүссэн дуугаас нэг ийм лэгхэн тийм дуулчих тийм хүсэлтэй лах ирсэн дээ. За. Амжилт хүсье ямар гоё. Одоо ямар дуу дуулах вэ? Энэ тайлан тоглолтын дээр? Зохиолын дундартай би. За. Тийм. Нэг 2 тоо дуулах. За, амжилт хүсье. За. Микрофон өргөчхөө. Өөргөө шин тавьчих. Сайн байна уу? Энэ зөв шиг давааны гэж байна. За, ер нь багасаа дуулах мөрөдөлтэй байсан. Тэгээд тэр мөрөдлөө одоо биелүүлж байгаа юм шүү дээ. Тэгээд одоо энэ тоглолтод бас нийтийн старттай нийтийн дууд болно. Ханийн тухай дууд. За, амжилт хүсье. За, баярлалаа. За, ингээд манай холон замныхан бас өдрөхөө. За. Холон маань багш нарын хичээлийг тэр удаж байгаа байлээ. Сар гарна л болж. Тэгээ хоёлаа өмнө тайзан дээр гарчлаа. Гарч ирсэн. Гэтэ яг дуугаар л гарч байгаагүй. Төгөлдөр хөгжмийн тийм дэмсэн юмсгээс гарч ирсэн. Тэгээ одоо анх удаа тайзан дээр гарах гэж байгаа. Тэгээ сэтгэл нь ямар яаж юу болчих. Хүлээлт өндөртэйгаа. Ямар дуу болох гэж байлаа хоёлаа. Анхны хайр. Яринагийн. Бас дахиад нэг гадаад доо. Painting for it surprise. Surprise. Яа. Баярлалаа. Амжилт хүсье. За. Миний шай. Ийм гоё бүсгүй байгаа. Тэгээд маш их ингээд суралцдаг энэ бүсгүй маань тайзан дээр анх удаа гарах гэж бид тэр хоёулаа догдолж байгаа. Тэгээд тий сэтгэлээ хэлж өөрийгөө танилцуулаад. За, намайг нар мандах гэдэг. Өмнө нь бол ер нь нөгөө дууд болж үзээгүй. Тий багшигаа одоо багш дээр ирээд одоо нэг сар гарна хамтдаа хичээлж байна. Тэгээд тайзан дээр гарна гэхээр нэг маш өндөр сэтгэлтэй, хүлээлттэй, догтлолтой байгаа. Тэгээд дуунаас маш их гоё энергийг тэгээд маш их ишт хүчийг авч байгаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За, баярлалаа. За, манайхан тэгээ гараа явчихшүүлээ. Тэгээ ер нь бол нөгөө бидний сургалтын өрөө бол ингэ байж байгаа. Тэгээ бас энэ гитартай магадгүй нэг номер байгаа юм шиг байна. Би энэ сюрприз юм шиг байна. Тэгээд энэ сургалт зөв дуулах урд үе сургалтын төв маань бол манай үнэн зай багшийн сургалтын төв байгаа. Тэгээ бид нар одоо энэ тайлан тоглолтод 6 хийх гээд тэгээ багшийнхаа одоо шавь нарын уран бүтээл дундуур нь ингээд бяцхан лайв явлаа. Дахиад бас давталгаа үргэлжлүүлэх байхаа. Тэгээд гоё дуугаар та бүхний сонорыг нялахаар бид нар бас ингээд бэлдэж байна. Та бүхэн ирж бас алга ташаалтаараа бидэнд урам өгч бас сайхан дуугаар тийм ээ хорвоог уйрааж өөртөө болон бас өрөөлд аз жаргалыг бэлгэлээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Тийм тоглолтын маань нэр юу вэ багш? Хаана байлаа? Тийм сэтгэлд жигүүрлсэн аялгоо. Тэгээ одоо манай панограм явах байхтай саяны дооны панограм яваад дуу баг эхлэх байх гэж бодож байна. Та бүхнээс хамт байсан баярлалаа. Тэгээ нэг дуугаар бяцхан дуугаар нэг дуугаар бяцхан мэдчилгээ өгөх байхтай. Юуны саяны осоолны яа явах тийм. Их орой юм уу? За тэгээ. За тэгээ лайв хийчихсэн бүсгүйд баярлалаа. Тэгээ манай зарим бүсгүйчүүд бол сэмхэн гараа явцсан сая. Тэгээд та бүхэн тайсан сараараа за тэр гоё бүсгүйчүүдийг. За тэгээд ер нь бол нөгөө дуулна гэдэг нь өөрөө одоо аз жаргалын гормоныг одоо тэ хамгийн ихээр ялгаруулж байдаг. Өөртөө итгэл болоод ялангуяа эцэг эхчүүдийн хувьд бол нөгөө хүүхдүүд нь аав ээжигээ дуулж байгааг харахтаа тий дэлхийн одоо хаанч байсан ингэж нэг хүмүүсийн урд итгэл төгс гараад дуулдаг болно гэдэг бол одоо өөрийнхөө үзэл санаа бодлоо илэрхийлдэг, ажил мэргэжлээ танилцуулж чаддаг, эх орноо одоо тий ингээд ярьж чаддаг. Ер нь асар том олон зүйлийг ингээд төлөвшүүлдэг учраас дуулах урд зүйд суралцсан гэдэг бол одоо олон талын ач холбогдолтой юм аа. Тэгээд бид нар удахгүй те та бүхэнтэйгээ энэ тайлан тоглолтаараа уулзах болно. Тэгээд баярлалаа. Амжилт хүсье.